багтан хайргүй болвол эхэд бэрхэл байх байсан болов. Хайр их олон өнгөтэй, их олон өнгөтэй. Хайр олон өнгөтэй оршихтой болвол их олон үйл хэрэгүүдийг бий болгож чадсан хамгийн хүчирхэг зэвсэг. Хүмүүн хайраар урган бий болж хайраар тэтгэлэгдэн өршиж хайраар энэ нар туруу дэлхийд хүмүүн болж чадна. Нэг л болвол амьтанд ч бас энэ хайр байх. Хүмүүнд ч байх. Өвс нөгөө ургамалд ч энэ хайр хэмэж байх. Хайрын их олон хэлбэрүүд байх. Энэ хайрууд дотор тэр нь илүү хүчирхэг, энэ нь хүч дорой хайраа хэмэж алийг нь ялгаж болохгүй. Хүмүүн нэг нэгийг хүндлэх хүндлээс. Энэ хайрын үйл хэрэг эхлэн бий болдог. Ямар хүндлэл бий болж яагаад энэ хайр хүндлэлээс ихтэй болох вэ хэмэвэл ямар ч амьтан ба хүмүүн ба аратан ч ба ямарваа нэгэн хүмүүнийг хайрлахдаа энэ л юуг хайрлах хэмээх гэж байгаа тэр оршихуйгаа тань мэддэг. Нэг л болвол их хүмүүний хайр өөрийн алтан хэвлэдэн олж эхлэх цаг мөчлөгөөс эхлэн хайр нь ундран бий болдог. Тэгэхээр өөрийн бөөг нь мэдэрч таньж олж шинжиж эхэлсэн цаг мөчлөгөөс эхлэн өөрийг хүндэтгэж байгаа хэл болдог. Одоо хайр болвол хүмүүн хоорондын хайрын үйл хэрэг. Хүмүүн хоорондын хатан ноён хэмээх үрсүүдүүд нэгэн хайрлахтаа боо бүхнийг нь шинжиж үйл хэрэг бүхнийг нь танин мэдэж эхэлдэг. Түүнийг хүндэтгэн хайрлаж эхэлдэг. Нэг л болвол энэ хүндэтгэн хэмээдэг үйл хэргийн цаана өрнөн бий болж байгаа үйл хэрэг болвол сэтгэлийн орон зай дотор нь үүр бий болж байгаагийн хэлдэг. Хүмүүний сэтгэлийн орон зай хэмээдэг их ууж матлан их давчигхан орон зай. Тэр л орон зай дотор хүмүүний энэ сэтгэлийн оршихуй дотор хайр хамгийн нэргүнд үүрэн засаснаар үгүй. Тэр хүмүүнийхэн багтаах орон зайг нь өвтгөн бий болгож байж хайр эхэлнэ. Сэтгэлийн орон зай дотор нь хэрхэвч тэр хүмүүний орон зай үүр нь бий болж чадаагүй болвол энэ хайр үүсэн бий болохгүй. Хайрын үрэн буюу хайрын эхлэл үндэс хамгийн их хэв хэсэг болвол энэ сэтгэлийн орон зай доторх үүр байх болдог. Өөрөөсөө их л олон төрлийн хайрыг мэдэх багтаа хүмүүн эдэдлийг хүмүүн ямарваа нэгэн оршихуйн орон зай хүмүүн ямарваа нэгэн үйлдэлийг хүмүүс ямарваа нэгэн үгийг эсвэл ямарваа нэгэн амьтныг хайрладаг. Амьтад хоорондоо ч нэгэн хайрлан тэр бүхний хүндэс дотор болвол
сэтгэлийн орон зай дотор дэлгэгдэж байгаа үүр байх болдог. Хүмүүнийг хайрлахын тулд сэтгэлээс л бүх үйл хэрэг эхэлнэ. Тэгэхээр энэ сэтгэл хэмээж юу айлдах хэмээх гэж юу байна вэ хэмээвэл арга дүрээрээ болвол үрс таадын энэ булчирхаадаас гарч байгаа аршаатууд буюу үрс таадын тэр айлдалаад байгаа тэр даавар хэмээдэг айхтар үйл хэрэг чинь байх болно. Тэгтэл энэ сэтгэл хэмээх оршихуун орон зай өөрөн бэлэг дүрээрэн оршихтой болвол эрчмийн оршихуун орон зай байж байдаг буюу хийн дүр төрхтэй оршихуун орон зай. Ямарваа нэгэн эдэрхтэн биш энэ хайр сэтгэл хэмээдэг энэ үйл хэрэг. Энэ хэсэг болвол үржинийн сэтгэлийн чин оршихуун орон зай шүү хэмээгээд айлдлаа заагаад тодлоод өгөх ямарч эдэрхтэн оршихгүй энэ махан биеийн дотор байхгүй. Хүмүүний сэтгэл хэмээдэг болвол үрс таадын энэ зүрх хэнхэрцэг цээжнээс бүлэглэн гарan ирдэг үйл хэрэг хэмээн үрс таад тунгадаг. Сэтгэл чиллээ, сэтгэл баяслаа, сэтгэл хөдлөлөө, айжмэн төгшлээ, сэтгэл чиллээ хэмээх бүхэнд л үрсүүдүүд сэтгэл нь хаан чилээд байгаа юм тэр чин хэмээхэд хэнхэрцэг цээж зүрхэн хэвхэсэг тушаая заадаг. Тэгтэл энэ хүмүүний сэтгэл хэмээх оршихуу болвол ямар ч энэ тэнд байрлах оршихуун орон зай болвол бишээ. Энэ болвол хүмүүний сүнсгэл дотор байж байдаг эрчмийн орон зайг айлддаг юм. Сэтгэл сайтай хүмүүн сэтгэл муутай хүмүүн хэмээж ямар хүмүүнийг айлддаг вэ хэмээвэл тэр үйлдэж байгаа үйлдэл бүхэн нь хөдөлж байгаа хөдөлгөөн бүхэн нь айлдаж байгаа үг бүхэн нь тэр хүмүүний сүнснээс байна уу арга биенээс байна уу хэмээдгээс л улбаа ялгаатай болдог юм. Тэгэхээр энэ сэтгэл сайтай хүмүүн хэмээдэг юуг айлдах вэ хэмээвэл энэ сүнсгэл нь өөр аргийнхаа махан биетэйгэн гүн холбогдож энэ сүнсгэлийн өөрийн тэрэл илэрхийлэмж энэ эрчмийг урсгаж байгаа хөдөлгөөн энэ л сэтгэл сайтай хүмүүн үгүй юу хэмээдгийг нь айлддаг. Сэтгэл муутай хүмүүн үрсүүдүүд байдаг энэ нар төрвөө дэлхий дээр. Тэдгээр үрсүүдүүд хэрэгдэг вэ хэмээвэл энэ сэтгэлийн оршихуун орон зай болсон энэ сүнсгэлийн үйлдэл хөдөлөл сүнсгэлийн өөрсдийн амин чанарыг нь аргын махан биеийн үйлдэл хөдөлгөөн амин чанараар дарсан үрсүүдүүд байж байдаг. Буюу аргын махан биеийн илүүтэйгүүрэн төвшөрж энэ арга махан биеэр бүхнийг өрнөнд дүүргдэг үрсийг сэтгэл муутай үрс хэмээн тодолж болно. Үүнийг айлдахад болвол их л амархаа. Ямарваа нэгэн үйл хэргийг даалган өгөхөд тэр хүмүүн үүнийг нэг ингээд л өрнөөч хэмээсэн үрс таадын айлдлах тэр хүмүүний нүдийг хуурах хэмээдэг буюу өрнөөч хийдэл хэмээсэн алдар зүх хүсэл болвол энэ аргын махан биеийн үйл хэргээр л өрнөн бий болно. Чин сэтгэлээс өрнөн дүүргэж байгаа үрсүүдүүд болвол түүнд өөрийнхөө махан биеэс гаргаж бий болох бүхий л үйл хэргүүдийг үйлдэл хөдөлөл өөрийнхөө тэр хайр инрэл зүтгэл хүч хөдөлмөр юу ч
Тэд үйлдэл хөдөлгөөн бүхэнд шингэн өгдөг. Тэгэхээр энэ сэтгэлээсийн үйл хэргийг өрнөж байгаа хүмүүн болвол ямарваа нэгэн үйл хэрэгүүдийг өрнөн нүүрэхэд сүнсгэлтэйгэн хамтаран өрнөн нүүргээд байгаа юм. Сэтгэлгүй хүмүүн үрсүүдүүд болвол зөвхөн аргын махан биеэрээ ингээд л өрнөжхийг хэмээсэн хайхрамжгүй байдлаар эсвэл ямарваа нэгэн хүч хөдөлмөрийг зарал өгүүгээр бий болгож байгаа үйлдэлтэй үрсүүдүүд байж байдаг юм. Тэгэхээр энэ л хүмүүний сэтгэл хэмээх оршин орон зай болвол хүмүүний сүнсглийн үйл хэргийг илрэл болон өгдөг. Тэгвэл сэтгэлтэй үрсүүдүүд хэмээж энэ сүнсгэлэн сэрсэн үрсийг айлтхүү хэмээвэл бас л эндүү тунгаж таар. Яагаад вэ хэмээвэл өр бүхэн сүнсгэлэн сэрсэн байлаач тэр бүхий л үйл хэргийн өөрийн сүнсгэлийн урдуутэйг нийлүүлж эсвэл ямарваа нэг сүнсгэлийнхэн дотор хүчээсэн өрнөөж байж л тэр үр сэтгэлээсэн үйл хэргийг өрнөөж байгаа. Сэтгэлээсэн үйл хэрэгт хандаж байгаа. Сэтгэлээсэн бүхэнд ханддаг өр болон гаран ирдэг юм. Тэгэхээр энэ хүмүүний сүнсгэл сэрсэн байлаа хэмээгээд сэрсэн сүнстэй өр бүхэн сэтгэлтэй байна хэмээсэн үг бол биш юм. Хүмүүний энэ сэтгэл хэмээдэг нэг хэлнэ болвол эрхтэн мэт орон зай. Яагаад хэмээвэл хүмүүний сэтгэл өвднө, хүмүүний сэтгэл шархална, хүмүүний сэтгэл бүдрэн унаж хэн нэгэн хүмүүнд итгэлгүй болох хийгээд үйлдэлүүдийг буюу өрс таадын мэдэрдэг мэдрэмжүүдийг хариуцдаг. Энэ хүмүүн намайг зээж мэхлэхгүй дээ. Энэ хүмүүн зээж намайг орхин одохгүй дээ хэмэдэг итгэл найдваруудыг төрдгөөд хүмүүн өрсүүд. Тэр бүхнийг энэ сэтгэлийн оршин орон зай өрнөн бий болгодог. Хаширсан сэтгэлтэй өрсүүдүүд мөн байна. Ямар ч өрсүүдүүдэд итгэхээ вэлчихсэн. Ямар ч үйл хэрэгүүдэд сэтгэлээс хандалгаа вэлчихсэн. Энэ юу вэ хэмээвэл тэр үрсийн сэтгэл нь шархалчихсан байгааг нэг хэл болдог. Тэгэхээр энэ сэтгэл хэмээх орон зай болвол өөрөө эрхтэн мэт оршихуй орон зай. Энэ орон зайгийг ямарваа нэгэн үйл хэрэгтэй дүүн тунгаахад ямарваа нэгэн эзэнт гүрнээр тунгааж болно. Нэг эзэнт гүрэн байлаа. Тэр эзэнт гүрний нэг хэв хэсэг нь өрс таадын энэ сэтгэлийн хөдлөлийг хариуцдаг. Буюу баярлан хөөрөн мишээх, хүниглэх, хүчтэй байх, дорой байх бүхэл энэ сэтгэлийн хөдлөлүүдийг чинь хариуцна. Нэг хэв хэсэг нь болвол энэ өрс таадын энэ сэтгэлээс гаргасан үйл хэрэгүүдүүд бүхнийг чинь хураан авч байдаг. Орон зай хэв хэсэг байгаа. Би энэ хүмүүн сэтгэлээс хандалсан байна. Ирээдүйд хандалах юм байна. Хэмээдгүүд бүхнийг чинь энэ сэтгэлийн үйлдэлийн орон зай буюу өрс таадын сэтгэлээс бүхнийг өрнөөж байна уу юу? Яавал үйл хэрэгүүдэд бүхэнд сэтгэлээс хандалах вэ хэмээдгийг чинь айлдалдаг хэв хэсэг мөн байгаа. Энэ бол өрс таадын энэ сэтгэлийн үйл хэрэгүүдийг чинь үйлдэлүүдийг чинь хариуцж байдаг хэв хэсэг. Удаа хэв хэсэг бол энэ сэтгэлийн энэ орон зай доторх хэв хэсгүүдийг ангаах домнох үйл хэрэгтэй хэв хэсэг байгаа. Буюу өрс таад багвалчир багта ямарваа нэгэн шархалсан, гомдсон, эсвэл зүдэрсэн ямар ч үйл хэрэгүүдийг чинь
Энэ сэтгэлийн оршихуйн орон зай чинь ихэд удаан цаг мөчлөгөөр хариуцсан хянаж тэдгээрийг чинь анган домнож тэтгэж тэр шархуудыг чинь байхгүй болгож тулж байдаг хэв хэсэг байдаг. Энэ сэтгэлийн оршихуйн орон зайгийн удаахны хэв хэсэг бол энэ хайрын хэв хэсэг. Энэ хайрын хэв хэсэг бол өрс таадын үнгэрэг төөрөлдөж байгаа үйл хэргийн хамгийн чухал хэв хэсэг нь мөнөөсөө мөн. Хайрын хэв хэсэг бол өөрөө дотроо хайртай хүмүүн үрсүүдүүд, үйлдэлүүд, эдэдэлүүд бүхнийг нандинаж байж байдаг орон зай. Энэ хайрын орон зай хэмээдэг үйл хэргэнд бол ямар ч үрсүүдүүд хэрэг барагтай үрсийг хүргэлээд байдаггүй хэв хэсэг. Яагаад хэмэвэл хүмүүн хайрлаж, дурлаж, түүндээ шохоорхож, түүндээ хүндлэлийг үзүүлж чадсан бол энэ хайрын орон зай дотор нь үүр засагддаг. Буюу энэ хэв хэсэг энэ үрс таадын сэтгэл хэмэх орон зайгийн хайрын хэв хэсэг дотор чинь тэр хэсэг орон зай үүсэн бий болдог. Энэ хайрын орон зайгаас гадна атаархал, чөтөөрхөл, дурсамжууд хийгээд их олон хэв хэсэг энэ сэтгэл хэмээдэг эзэнт гүрэн дотор байгаа. Тэр сэтгэл хэмээх эзэнт гүрэн доторх үйл хэргүүдүүд бүхэн ховсон өөрчлөгдөж байж байдаг. Бүхэлдээ болвол биш. Тэгтээ баг хэмээрэн ховсон өөрчлөгддөг. Яагаад хэмэвэл хүмүүний сэтгэлийн орон зай булингартдаг, тунгалаг болдог, гэрэлтэй болдог. Энэ үйл хэрэг бүхэн өрс таадын юуг туулаж байгаа туулалж юмр бүхнээс чинь хариуцсан ул балж өөрчлөгддөг учраас тэр. Тэгэхээр энэ хүмүүний сэтгэлийн орон зайн тухай хөөрөх юм бол ихэрвэн үрт хөөрөлдөм болно. Хайр хэмээх үйл хэрэг бол өрс таадын сэтгэлийн орон зай дотор чинь үүрэн засаж ямарваа нэгэн өрс таадын энийг л би хайрлаж байна да хэмээдэг мэдрэмжийг чинь аажмаар эсвэл их хүчтэйгэрч гаргаж ирж болдог. Хүмүүн хайрын их олон өнгөийг туулан туучихтан үйл хэргүүдүүд бүхнийг өрнөн бий болгохтой энэ л ялгаатай хэдэн хайруудыг туулан шинжинд хатан ноён хүмүүн хоорондын хайр хэмээдэг үйл хэрэг бол нэг нэгийг ямагт эм хэмээдэг баяр суурнаас буюу эм хатан ноён хэмээсэн мэдэрхүүд дээрэн улбаалж үүсэн бий болдог хайр. Тэгтэл ээжи аав эмгэг өвгөд ахын дүүсийн хайр болвол өөр үйл хэргүүдээр үүсэн бий болдог. Буюу хүндлэлээс улбаатайгаар энэ хайр нь илүүтэйгүүр үүсэн бий болдог. Мөн үрс таадын хөөрдөг өнөг тэрэл хувийн холбоо хэмээх үйл хэргээр мөн энэ хайрын хэв хэсэг нөхцөлдөж бий болдог. Удаах нэг хайрын үйл хэрэг бол ямарваа нэгэн үрсийг энэрэн хайрлах хайр байдаг. Энэ бол хайрлан урлаж хохоорхох бол биш. Хүндэтгэн энэрж дээдлэн хайрлах хайр. Энэ дотор бол хүмүүнийг улс өрнийг ямарваа нэгэн бишрэн дээдлэх үйл хэргүүдийг чинь дотор багтан өгж хайрладаг хайр. Хайрын их олон өнгө шинжүүдийг дотор нь хөөрүүлэх л олон үйл хэргүүдүүд болох бах.